Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 22 дугаар хэсэг. Цолмон намуухан чимээгүй орчинд төр дуугүй болсноо ган чимгийг хэдий сайн танихгүй ч гэсэн нэг сайхан сэтгэлээ уудламар санагдаж аяхтай кофеогоо барьсан чигээрээ сэтгэлийнхээ гүнээс эмээ минь нас бараад л би хөдөө явхаа цааргалдаг боллоо. Эхний ирсэн хэдэн өдөр газар орон үзээд Ганбатыг дагаад нилээд явлаа. Хоёр охинд эдсэн уусан таарахгүй гүйлгэж жаахан энтер болсон ч надад сайхан байв. Хаа очиж хадмууд минь намайг сайхан хүлээж авсан ч юу ч мэдгүй хотын гартан гэж ойлгосон элт. Би ч оцсон оройгоо хувин аваад л үнэ ямаанаа саалцаад эхлэхэд бүгд гайхаж хажид буурай хүртэл миний охин чи чинь хаанаа үнэ мал сааж сураав гэдэл миний хажууд таяга тулан суучхаад салдаггүй. Би ч багаасаа хөдөө өө эмээ дээрээ өсснөө хэлэхэд тийм байхаа. Мал дарайл эв дүүтэй хандаад байсан юм тэр юм байж гэж билээ. Би зуны ганцхан сар болоход л хадмуудыгаа ямар хүмүүс гэдгийг нь сайн мэдсэн юм. Ах захаа мэдэх, ажил төрлөө мэдэх гээд сайхан зан заншлыг эндээс л би мэдэрсэн юм. Хажид буурай ганц л үг хэлэхэд энэ хот айлд эсэргүүцэх, эгдүүцэх хүн хизээч гарахгүй. Буурай эмээ олзотмаа эмээ хоёрыг энэ хот айлынхан бурхан шиг л хүндлэнэ. Харин тэр хоёр ач гууч нараа бурхан шиг тахина. Нэг л сайхан бэбинэ гэсэн сайхан дулаан харьцааг нь хүндэлмээр. Манай хатан аав ганхүү багаасаа өнчөрч эмээ дээрээ өссөн болоод ч тэрөө их үр зөөлөн хүн байлаа. Арх тамхи хэрэгэлдэггүй юм байна. Манай хотоос авчирсан сархатнаас Ганбат нилээд хэд татчихав. Царай нь улаагаад үг нь ойшроод ирсэн Ганбатыг аав би чамайг ажил хийж сураа гэсэн болохоос архиу цур гэснү химэн гинэт омогдоход нь би ч гайхлаа. Ганбат ч шалгуун шиг эмээгийн дороод ундчихав. Аргачлгүй баха. Өөрөө арх тамхи огт хэрэгэлдэггүй хүнд хүүн архиугаа цуухаар уур нь хүрсэн байх. Ганбатаас бусад гурав нь яг аав шигэ хүлээцтэй намуухан улс. Маргааш өглөө нь хажид буурай Ганбатыг хүнжлийг нь хуу татаад галын хаажаар гуйн дундуур нь цогсон байгаа юм. Архиулаа гэж тэр байхгүй юу? Манай хүн надад эмээ аав хоёр алах нь шалвхан шиг буцах минь гэж байсан юмдаг. Ямар ч байгууллагад байдаг нийллэг зугаалга гэд явхдаа хаяахан Ганбат уудгал юм. Гэхдээ энэ нь ховрхон шүү дээ. Ганбатын ах Эдэрбат ах одоо 40 хүрч байгаа хүн. Тэгэхэд арх огт амсахгүй шүү дээ. Харин манай Ганбат л их хөдөлгөөнтэй хүн. Манайх тэр зүүн хадмында сар гарan болоод буцсан юмдаг. Харин сонирхолтой нь манай хоёр охин бүр буцахгүй гэж уйлаад бөө юм болсон. Хүчээр л машин цуулгаад явлаа. Эмээ наранч уйлалдаад л үлдсэн юм. Манай энэ хоёр охин чинь бүр 3 эмээтэй штэ. Буурай эмээ хажид байна. Өндөр эмээ олзотмаа, залуу эмээ үлзий гэдэл 3 эмээгээ очиод л байнга ярьдаг байсан юм. Тэр өвлөн Ганбат маань Америк гарах боломж байгаа талаар надад ярьсан. Учир нь Ганбатын ажилдаг олон улсын байгууллага нь 3 хүн ажлынхаа шугамаар Америк руу 5 жил гаргахаар болсон гэж хэлсэн л дээ. Тэр оройгоо бид хоёр ярьж тохироод Америк явахаар болсон юм. Манай ах дүү нар аав ээж яах вэ дэмжлээ. Харин хадмууд минь бүгд л дургуутсан юмдаг. Бид хоёр эхний удаад өөрсдөө гараад хүүхдүүдээ хойноосоо татахыг бодсон юм. Хадмууд минь дургуутсан болохоор би жаахан айгүй байлаа. Гэхдээ хөдөөний улс юуг нь ойлгох вэ? Бид хоёр охиноо хөдөө хадам аавын дүлдээгээд явхаар болов. Том нь 6-тай, жижигэн 4-тэй 2 хүүхдээ орхиод явхад их хүний хувьд хэцүү л байлаа. Дээрээс нь хадмууд дургуйцэж намайг л хүүгийн харь газар авч явж байгаа мэт үзэж байгаа нь элт. Гэхдээ бид хоёр нэгэнт шийдсэн болохоор визэндээ орлоо. Гэтэл Ганбатын виз гараад минийх хойшилчихдаг юм байна. Харин Ганбат хамт ажилдаг байсан 2 хүүхэнтэйгээ цуг гараад явчихв.
Очоод орон байр олдлоо тэр хоёр хүүхэнтэйгээ цуг компанийнхаа байранд амьдэрсэн юм билээ. Хайртай бол хартай гэж үг байдаг да. Би ч эндээс өдөр шөнөгүй л залгадаг байв. Гэтэл Ганбат утсаа авахаа байв. Ажил хийж байна, ийм тийм хэмээн шалтак заасаар надтай уцаар ярихаасаа цааргалдаг боллоо. Гэтэл би энд Монголд нэг хүн галзуурах шахаж байгаа юм чинь. Хэдий Ганбат би ганцаараа байр хөлсөд амьдарч байгаа гэсэн ч Америкт байгаа хүнээс дуулахад нөгөө хоёр хүүхэнтэйгээ амьдраад байсан нь надад үнэхээр хэцүү байлаа. Сүүлдээ бүр уцаар хэрэлддэг боллоо. 6 сарын дараа арай хийж миний виз гарч би Америк нислээ. Онгоцны буудлын дээрээс Ганбат намайг тоссонгүй. Харин Ганбат явууллаа гэж нэг эрэгтэй хүн ирсэн юм. Тэр хүн намайг нэг байр олж буулгалаа. Ганбат Америкийн баруун эргийн хотуудаар ажилтаа гэд явсан гэж байна лээ. Намайг Америкт буусны орой Ганбат ярьлаа. Би ч уур их үрсэн тул уцаар баахан хашгичаа тайчихлаа. Намайг байранд буулгасан хүнийг Батцог гэдэг байв. Тэрээр том тэрэгний жолооч гин. Компаниас ачаа гарахаар л хэдэн сар хоногоор ачаа тээвэрлээд явдаг гин. Би Америкт ирснээс хойш 7 хоногийн дараа л Ганбат надтай ирж уулзав. Бид хоёрын уулзсан ч гэждээ би биендээ тунаж хэрэлцээр би чамдаамаа аваад гараад явчихсан юмдаг. Харин намайг Батцог таньдаг нэг Оросынхоо компанид ажилд оруулж өгсөн юм. Би Ганбатыг хойноосоо ирэх болов гэж хичнээн харсан ч тэр ирээгүй. Ёстой нөгөө би холдохоор сэтгэл холдно гэдэг болсон. Би Ганбатад бурууг өгөхгүй. Намайг ч гэсэн Батцогтой холбож энэ тэр гэж энд байгаа монголчууд өчнөө ярьсан. Эм хүний заяа завагт гэгчээр нэг л мэтгэд баахан хүнтэй холбогдчихсан байх юм. Би хоёр охиныхоо ирээдүйд хэрэглэнэ гэж Америкт ирээд л 5 цаас хураасан. Одоо овоо хэдэн цаас болсон. Ер нь огтой өөр дээрээ татаж амжихгүй бол алстаа Монгол руугаа буцнаа. Би ямар Ганбатыг гуйгаад дагаад Америк орноор дэмий тэнэлтэй биш. Нэг л горьцсон нүдээр ган чимэг рүү хараад нэг л их уртаар санаа алдав. Би одоо 35 хүрлээ. Насч явлаа, охид минь ч өслөө. Тураг ядархаар уулаа гихчээр амьд минд байгаа дээрээ аав ээж дээрээ очих минь. Хоёр охиноо бөөгнүүлж гурвуул нэг сайхан халуун дулаан амьдрахсан гэж мөрөөдөх юм. Бага охин минь манай аав ээж дээр байгаа юм. Харин би том охинтойгоо бүр ярьж чадахгүй байгаа. Хадмууд минь намайг л буруутгаж байгаа байх гэхээс санаа зовох юм. Мөн том охин минь үзэн ядан өсөж байгаа гэхээр зарим шүн нойрч хүрэхгүй юм. Сургийг нь дуулахад нөхрийн минь буурай эмээ хажид гэж эмээдээр л байгаа сурагтай байсан. Хэмээн чимээгүй болсноо ган чимэгт хандаж. Чи яаж Ганбатыг таньдаг болсон юм гэвэл ган чимэг нүүрлүгөө унтсан урд үсийг хоошо болгосноо. Яг үнэндээ бол би Ганбат ахын хамаатай хүн байгаа юм а. Би танаа хадмуудыг бүгдийг нь мэднэ. Мөн танаа охин Денсмагч сайн танина гэтэл цолмонгийн нүдэнд баярын хуу эсвэл гоморхлын юм уу усан нүлмэс цээлэлзэн. Нэрээ юу? Химэн өөрийн биш дуугаар чичирхийлэн асуугаад ган чимгээс эхийг сонсхийг хүлээх нь илт. Тэрээр босон шилэн аяганд халуун кофе хийж ган чимэгт өгөөд эгчигээ уучлаарай. Эгч нь өнөө шин чамайг унтуулахгүй байж мэднэ шүү. Америкт ирж 5 жил болсноос хойш ингэж сэтгэлийн уудлан ярьж үдсэнгүй. Ингээд энэв хийсэн ч сэтгэлийнхээ гүнд шаналгаатай байгаа нь элт харагдаж байлаа. Шүнжэнгөө сэтгэлийн уудалдал ярьж хонсон тэр хоёр нар хөөртөл нам унтжээ. Гэнэт сэрсэн цолмон цайгаа үүчгээд шүршүүрт ороод гараад иртэл ган чимэг босож байлаа. Тэрээр сайхан амарсан уу гэд цолмонтой зөрөн шүршүүрт оров. Хоёулаа цайгаа уучгаад цолмон ган чимгийг онгоцны буудлын дээр хүргэж өгөв. Цолмон ган чимгийг ирээд явснаас хойш улам их сэтгэл нь хямарч ажил хийх сонирхолгүй болов. Тэрээр хайсаар байгаад Ганбатын фэйс хаягийг олсон ч гэсэн хараахан чат бичиж зүрхэлсэнгүй.
Нэг хэсэг хямарч байгаад арай гайгүй болсон цолмон эрэх жилээс нутаг буцахаар шийдэж энэ тухайгаач өөрийн аав ээжтэй хэллээ. Түүнд хөрөнгө мөнгө энэ их хөгжил соёл ямар ч хамаагүй. Гагцгүй тэрээр хоёр охинтойгоо уулзаж хоногийн хоолтой хоолгүй байсан ч гурвуулаа уйлахтаа уулж, дуулахтаа дуулж суух шиг сайхан жаргал үгүй мэт санагдаж, зарим шүн бүр нойр хүрэхгүй эргэж хөрвөх болов. Урчин бас л нойр муутай хонсон тэрээр өглөө ажилдаа явахаар толныхоо өмнө үсээ самнаж суухдаа гэнэт урчин том охин Дэнсмаага зүүдэлснээ санаж сэтгэл нь нэг л гунигтай болчихов. Охин Дэнсмаа ээжээ хэмээн урдаас нь гүйн ирж байгаа баясгалантай хөөрхөн царайг нь санах гэж оролдоод санаанд нь орсонгүй. Тэрээр охиныхоо зүс царайг мартна гэж эх хүнд байх уу хэмээн бодох үед нүдийг нь даган том совдон нулимс урсаж эхлэв. Ган баттай учирсан тэр сайхан гээгэн хайрын түүхээ санаж том охиноо үлгийдэн эх хүний баяр баясгалан амталж байснаа сансны эцэстэл ээж аава та хоёр хизээ ирэх юм бэ хэмээн үлдсэн дөнгөж 6 настай охин нь тормгор хар нүдэндээ нулимс цээлэгнүүлэн асууж байсныг санав. Харин бага охин юугаач мэдгүй. Эгчээгээ даган уйлж байсан сэтгэл эмзэглүүлсэн тэр мөчийг гэнэт сансан тэр ямар нэгэн аргаар ган баттай уулзах хэрэгтэй, олох хэрэгтэй гэж зориглон нулимсаа арчаад босготоон одоо охид минь хэдийн юмны учир ойлгох насанд хүрсэн. Бид хоёр охидынхоо гэгэн тунгалах сэтгэлд нь ингэж сүүдэр татуулж болохгүй гэж бодон тэрээр ган батыг ямар ч нүгэл хийсэн ч өршөөхөд бэлэн гэж шийдээд байлаа. 5-6 жил сураггүй байсан нөхрийгөө тэр ган чимэгтэй уулзснаас хойш гэнэт ихээр санах болсноо гайхаад барахгүй байлаа. Зориглон хадмууттайгаа уцаар ярихаар шийдсэн ч нэг л болж өгөхгүй байв. Сүүлийн хэд хоног ажил төрөлдөө түүртээд нойр хоол муутай хэд хоног явсны эцэст нутаг явахыгаан бүр мөсөн шийдээд байлаа.